Өнөөдөр нийслэлийн 152 хороо за улсын хэмжээнд 330 суман дээр 5 сарын 14-өөс 6 сарын 15-ны хооронд 30 хоногийн хугацаанд одоо үндэсний бодлогоор нэг 412 гишүүн, дээр нь бүх аймаг дүүргийн намаруудын гишүүд, анхны онцлогчдын намын удирдлагууд маань хамтарч одоо улсын хэмжээнд арц намын нийлтийн өдөрлгүүдийг зохион байгуулахаар одоо ажил маань эхлэх гэж байна. За энэ ажил бол өнөөдөр арц намын хувьд бол одоо анхудаа зохион байгуулагдж байгаа ийм одоо томоохон ажил. За өмнө нь бол бид ямар нэгэн сонгуулийн үед улсын хэмжээнд ийм кампани ажлуудыг бол хийдэг. Тэр кампани ажлууд нь тухайн үедээ бол алдаа оноо ихтэй, за тэгээ мэдээж энэ маш их эрсдэлтэй ийм одоо ажлууд болж үр дүн яаж гардаг вэхээр алаг цог гардаг юм байсан. Тэгвэл сонгуулийн бус цагаар одоо анхудаа арц нам, улс төрийн намууд дотроос үндэсний хэмжээний томоохон одоо нээлттэй өдрөлөг аянийг бол зохион байгуулж байна. За энэ аянийг зохион байгуулсан гол шалтгаан гэвэл өнөөдөр одоо аль ч улс төрийн нам өнөөдөр ганц арц нам биш, бус улс төрийн намууд тэр дотроо үндэсний хэмжээний бүтэц зохион байгуулалттай 2 том нам байгаа. За энэ 2 том намын хувьд бол анхшнасаа хэд тасарсан, анхшны одоо үүр, сумын одоо намын үүр, хороодын намын үүрүүдээс тасарч бодлого шийдвэрийн хувьд бол үнэхээр одоо удирдлагын түвшинд нэг өөр ойлголттой, анхшдандаа бас нэг өөр ойлголттой ингэж явж ирсэн ийм том алдаа төгтгөлүүд байдаг. Тийм учраас бид өнөөдөр арц нам шинжилгээний бодлогын хүрээнд өнөөдөр энэ анхшдныхаа намуудаар явъя. Намын хамгийн гол нь намын үзэл баримтал онлын түвшинд одоо хийх гэж байгаа тэр өөрчлөлтөө бүх одоо анхшдны намын үүр хороод за тэр гишүүдээр хилцүүлье. За намын одоо үндсэн дүрмэнд орох нэмэлт өөрчлөлт журмуудын талаар хилцүүлэг явуулъя. Ингээд энэний дараа арц намын одоо их хурлыг зарлж тэрүүгээр намын одоо үзэл баримтлаа шинжилж батлах, үндсэн дүрмэнд орох өөрчлөлтийг мөн батлах энэ ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. За өнөөдөр бид нараа сонгуул болохоор одоо идэвхждэг, сонгуулийн үед үндсэндээ маш олон тактикийн алдаа гаргадаг. За дээр нь одоо болсон хүчин мөрийн хөтөлбөр гэдэг бэлдэх ёстой олон асуудал дээр хөнгөн гомоо ханддаг гэдэг бидэрт бол гаргадаг алдаа олон бий. Тэгэхээр одоо өнөөдрөөс эхлээд энэ одоо алдааг гаргахгүй тулд өнөөдрөөс эхлээд энэ арц нам өөрийнхөө бодлого болсон хүчний одоо асуудал дээр нухацтай, алдаа багтай асуудлыг шийдэх тэр нөхцөлийг бүрдүүлэхийн тулд энэ ажлыг эхлүүлж байгаамаа. За энэ өдөрлөг бол ямар ч хэлбэрээр байж болно. Тухайн сум баг хорооны өөрийн одоо боломж, бололцоо одоо нөхцөл байдалтай уялдуулаад тэр өдөрлөгийг зохион байгуулах ёстой. Мэдээж зарим одоо газар бол нэлээд өндөр түвшинд одоо болцсон боломж ашиглаад хийх боломж гарах байх. Мэдээж зарим газар бол бас тэр боломж төр болгонд өндөр түвшинд хийх боломжгүй газар бол бас бий. Тэнд бол өөрийнхөө боломжийг одоо бүх талаар дайчлаад аль болох л одоо боломжтой түвшинд хийх энэ одоо зорилго бол тавьж байгаа. За энэ ажлуудыг хийсний дараа одоо 6 сарын 15-наас 20-ны хооронд бүх 21 аймаг 9 дүүрэг тухайн одоо аймаг орнотынхаа намын хурлуудыг хийн. За энэ хурлуудаар бол одоо энэ аяны одоо үүсгэл, үйл ажиллагааны тайлбар бол авч хэлсэн. За ингээд төв намд тухайн одоо хурлуудын протокол тайлан хийсний дараа 6 сарын одоо 20-оос 7 сарын 1-ний хооронд арц намын үндэсний бодлогоор хурлдана. За энэ хорооны хурлаар бид бол одоо нөгөө хилцүүлэгт орж ирсэн журам дүрмүүдэ батлана. За дээр нь үндэсний одоо хэмжээнд хилцүүлэгт орсон үзэл баримтынхаа төслийг бас хэлэлцэн. За ингээд одоо болж байна гэж үзэх юм бол одоо намын их хуралд оруулах тэр одоо шийдвэрийг бол гаргана. За бид бол энэ зундаа багтааж арц намын их хурлыг хурлдуулах одоо бас бодолтой байгаа. Энэ их хурлаар бид нар тэр үндэсний хэмжээнд хилцүүлэгт орсон арц намын шинжилсэн үзэл баримтлалын төслийг бол батлах ёстой маа. Өнөөдөр бид үзэл баримтлалын төсөл дээр бол маш их ажил өгч байгаа. Өнөөдөр баруун төвийн намын хувьд, барууны чиглэлийн намын хувьд бид өнөөдөр ямар нийгмийн эдийн засгийн улс төрийн зорилго, үзэл баримтлал үнд цөлсийг дээдлэх юм бэ гэдгээ бол
тодорхойлж тэрийг бол одоо намын их хурлаараа батлах ёстой. Энэ нь бол цаашдаа 2020 онд бид яг ямар эдийн засгийн хөтөлбөр дэвшүүлэх юм, ямар онол одоо үзлэрэмжил үнд зүйлсийг дээдлэх юм бэ гэдгийг бол тодорхойлох ийм одоо чухал ажил бүгдэлтэй баримтчгийг бол бид боловсруулж байгаа. Өнөөдөр бид хэдийгээр огтны амраас ус гаргалгүй арц зэвсэг хийсэн гэж ярьдаг боловч яг үнэндээ бол маш их үн цэнээр олж ирсэн бий болгосон арчлаа бид хамгаалах ёстой маа. Бидний дунд байсан өнөөдөр бурхны оронд явсан маш олон нөхөд маань өнөөдөр бидийг тэнгэрээс харж байгаа. Энэ арчлын үн цэн, энэ арчсан ололтоо бид хамгаалах ёстой. Тэр коммунистууд, тэр хуучнаа санагалдсан, тэр хуучинсаг, тэр анги бүлэглэлийн хүмүүст бид нар өнөөдөр энэ арчлын үн цэнээ алдах ёсгүй. Черчилль хэлсэн байдаг шүү дээ. Арчил бол өөрөө төгс зүйл биш ээ. Гэхдээ хүндрэлтэн одоо үүнээс илүү замыг хараахан олж чадаагүй байна гэж. Тэр утгаараа өнөөдөр бол арчлал зах зээл бол хүний өдөрлөгтний хөгжлийн зүй ёсны гарцаагүй явах ёстой зам бол энэ арчлал шударгаас хүний эрх энэ зах зээлийн өөр ямар ч зам бидэрт байхгүй тийм. Ингээд өнөөдөр арчсан нам үндэсний хэмжээний маш том аяныг эхлүүлжээ. Бид сонгуулиас өмнө энэ одоо аян маань амжилттай бол сонгуулиас өмнө 3-4 удаа улсын хэмжээнд энэ аяныг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ жил бүсийн 4 том чуулган, эх жил мөн бүсийн 4 том чуулган. За энэ үйл бол бид дандаа гишүүд рүү чиглэсэн болсон хүчнийг чадварчуулах, бэхжүүлэх, болсон хүчнийгаа сонирхолтыг одоо хийх төр нөхцөлийг бүрдүүлэх энэ чиглэл рүү бид намын үйл ажиллагаа чиглүүлэх болно. Бид 2020 онд ялнаа. Энд ерөөсөө битгий эргэлз. Бид ялна. Харин ялцхаад бид юу хийх юм? Бид ямар бүр хөтөлбөр хэрэгжүүлэх юм? Бид өнөөдрийн эрх хэрэгжлийг ийм дампуу засаглалыг бий болгох юм уу? Бид ингэж дампуу засаглах юм уу? Үгүй. Тийм учраас бид өнөөдөр бусдын алдааг харж байгаа бол тэрийг бид давтах хэрэг байхгүй. Бид өнөөдөр бодлогоо зөв болох ёстой, том ямар төслүүдийг хэрэгжүүлэх ёстой. Улс орны хөгжлийг бид яавал одоо хурдцтай, түргэн, эрчимтэй тэр эргэлтэнд оруулах юм. Бид яавал зөв болсон учраас сонгож дэвшүүлэх юм. Яавал бид өнөөдөр Монголын төрийг хариуцлагатай, чадвартай, хөгжлийн төлөө ажиллаж чаддаг төр байгуулж чадах юм бэ. Энэ бол та бидний шууд өөр хариуцлага байх ёстой маа. Тийм учраас өнөөдөр энэ удаа ажлыг гарааг тавьж өнөөдөр бид анхш руугаа чиглэсэн, гишүүд рүүгээ чиглэсэн их аяныг эхлүүлж байгаа маа. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Та бүхэн маань дандаа ялж, дандаа улс орныхоо төлөө, хорооныхоо төлөө, өөрийнхөө төлөө, гудамж тэр байрныхаа сайн сайхан байдлын төлөө тэр орчинд чинь та бүдгийн амьдралын хамгийн сайхан орчин бүрдсэн тэр одоо амьдралын төлөө та бүхнийг хамтдаа тэмцэе гэж уриалъя. Тэгээд та бүхэндээ амжилт эрүүл хүсье.